Хэрвээ та IELTS-ийн шалгалтанд бэлдэж эхлэж байгаа бол дийлэн хүмүүсийн гаргадаг энэ 3 алдааг гаргахгүй байхыг хичээгээрэй. За нэгдүгээр алдаа бол listening, reading, writing, speaking буюу унших, бичих, сонсох, ярих гэсэн дөрвөн чадвар дээр өөрийнхөө хамгийн сайн эсвэл дуртай чадвар дээр хэтэрхий их цаг зарцуулаад өөрийнхөө хамгийн сул чадвар тийм ээ. За дийлэн хүмүүсийн хувьд эссе бичих, ярих гэдэг чадвар дээр маш бага цаг зарцуулдаг. За энэ нь бол балансгүй бэлтгэлийг бий болгож бидний зорьсон оноог бид нар тавьчихгүй байх нөхцөл байдлыг бий болгоно. Тийм учраас нэгдүгээр баланстайгаар бид нар бэлдэх хэрэгтэй. За хоёрдугаар бол тест ажиллаад байдаг. Cambridge-ийн номууд ч юм уу тийм ээ IELTS-ийн материал байдаг тестүүдийг тасралтгүй ажилладаг. За энэ нь бол суралцах процессгүйгээр бид нар тест ажиллах бол нэг л үр дүнг авчирна. Тийм учраас дунд нь заавал суралцах процессыг явуулж тестийг бид нар тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй. Дандаа тест ажиллах бол бидний зорж байгаа үр дүнг авчирахгүй. За гурав дахь анхаарах ёстой зүйл бол та зорж байгаа оноо чинь хэд вэ? За магадгүй 7.5 гэдэг оноо зорж байгаа бол англи хэлний B2 түвшин буюу агсан дунд түвшнөөс бэлдэж эхлэхний үр дүнтэй. За гурав дахь багшийн ярьсан хамгийн чухал санаа бол түвшингөө зөв тодорхойлоо. За түвшин султай болоод бид нар IELTS-ийн шалгалтанд одоогоор бэлдэх шаардлага байхгүй. Бид нар түвшингөө ахиулах хэрэгтэй. За тэгэхээр англи хэлний хамгийн тохиромжтой шалгалтанд бэлдэх түвшин бол B2 буюу агсан дунд түвшин байна. За B2 түвшнөөс бид нар дараагийн түвшин рүү дараагийн IELTS-ийн бэлтгэл рүүгээ шилжих боломжтой. За тийм учраас тохирох түвшинтэй болж бэлдэх хэрэгтэй.